Сайн байцгаана уу? Энэ удаагийнхаа дугаараар ангаах урлагийн талаар ярилцъя. За хүн болгон та энэ дэлхий дээр оршин тогтож байгаа хүн болгон өөрийгөө эмчлэх бүрэн боломжтой. Тэр эмчлэх тэр чадвар нь бидний дотор бүрэн өгөгдсөн байдаг байгаа. За тэгээд энэ дэлхий дээр эмчлэгдэшгүй өвчин гэж байдаггүй. Яг ангаахын онлоор нийтдээ хамьяагаар тэгээд хүмүүс хэлсэн байгаа тийм өмчлөгдөж болдгоо. Гэтэл бид нэр ном кинон дээрээс өчнөө хэдэн мянган тэр түүхүүдийг мэдэн тийм хичнээн эмчлэгдэхгүй боломжтой гэж байгаа өвчнүүд хүртэл яаж эмчлэгдсэн. Тэр дундаа бүр эмчээрч эмчлүүлээгүй өөрийнхөө сэтгэл санаагаар хүмүүс итгэлээрээ өөрхөн сэтгэл санаагаараа өөртөө эмчилсэн тэр маш олон түүхүүд байгаа шүү дээ. За тэгээ угаасаа холистик хилинг гэдэг зүйлийг бас дэлгэрээд бараг 60-70 жил болж байгаа Америкт анх дэлгэрсэн. Энэ болохоор хүний өвчнийг ерөөс зүгээр тэр өвчин туссан тэр тийм нэг өвчнийг эмчлэх биш, тэр хүний бүхлээр нь сэтгэл санааг нь дээрс нь сүнсээр нь эмчлэх нь ерөөсөж чухал юм байна. Ганц биений өвчнийг тэр өвчнөд нь тэмцээ тултах энэ болгоо буруу юм байна гэдгийг анх гаргаж ирсэн энэ холистик хилинг. За тэгээ Америкт угаасаа энийг хэрэгжүүлээ явж байна. Энэ гайхалтай сайхан зүйлийн хүчээр маш олон хүмүүс өөртөө тэр эмчлэгдэх боломжгүй гэсэн өвчнүүдийг эмчлээ явж байгаа маш олон сайхан түүхүүд байгаа. Маш олон ном бичигдсэн байгаа. Олон сайхан YouTube дээр ярьцлагуудч байна. Дээрэс нь энэ epigenetics гэдэг нэг гайхалтай сайхан зүйл бас гарцсан байгаа. Бид нар үнэхээр гайхалтай сайхан ертөнцийн дээр амьдарч штэ. Тэ ерөөсөө өвчин тусахааргүй, өвчин туссан тэрийг эдгээгээд өөрийгөө эдгээч тийм гайхалтай сайхан энэ цаг үед амьдарч байна. Тийм сайхан мэдээлэлээр бид нарыг байнга хангаж штэ. Энэ Брюс Липтон гэдэг хүндээ бол үнэхээр талархаад барсгүй. Доктор хүн байгаа. Та нараас сонсон лах. Анх epigenetics-ийг үндэслэн байгуулсан. За энэ хүний өмнө энэ талаар судалгаа хийгээд нэг яг олон нийтэд түгээгээгүй гэхдээ судалгаа хийгээ явжсэн бас хүн байгаа. Гэхдээ яг энэ Брюс Липтон болохоор яг энэ чиглэлээр олон нийтэд бүр батлаад яг боддоор шинжлэх ухаанаар баталсан юм хүн байгаа. За epigenetics гэдэг нь юу вэ гэхээр олон жилийн турш бид нэр генетикийн хувьд өвчлөлтгөө ээж нь юм уу аав нь хавдартай байх юм бол хүүхэд нь бас заавал хавдартай болно. Ээж нь хүүхний хавдартай бол хүүхэд нь хүүхний хавдартай. Зүрхний өвчтөй бол зүрхний өвчтөй. Илэгнийх бол илгийн өвчтөг. Энэ энэ програм чинь бас сөрөг програм байгаа хгүй хүмүүсийг айлгаж байгаа. Хүмүүсийг нэг хайрцагт хийж байгаа. Энэ програм маш олон жил бид нар давалгаалаад явсан. Автоматар баг хүн чинь ерөөсө сэтгэлийн амтан штэ. Итгээд угаасаа өвчин чинь уламжлагдаж ирдгээ гээд бодцохоор сэтгэлээрээ эхлээд өвдөд тэр өвчний чинь баг хүлээгээд авчиж байгаа. Үнэхээр гайхалтай талархмаар энэ Брюс Липтон гэдэг хүндээ маш их баярлж байна. Энэ хүн маань баталсан, шинжлэх ухаанаар баталсан байгаа. Өөрөө доктор хүн байгаа, ангаахт багшилж байсан. Тэгээд энэ ерөөсөө аав нь ээж нь өвчтөй байхад заавалчгүй хүүхэд нь өвчтөй болно гэсэн үг биш юм байна. Бид нар өөрсдийнхөө тэр заавал тэр удамшсан тэр өвчнийг авдгүй юм байна гэдгийг шинжлэх ухаанаар батлаа гарцсан байна. Гэтэ харамсал нь асал ангаахын салбарт Монголч орж ирээгүй л дээ. Энэ Америкт хүртэл анх энэ хүний тэр энэ ч гэсэн хуучныхаа аргаар үзэл явж байгаа шүү дээ. Монголч ч уламжлагддаг ирдэгөө аав нь ээж нь тийм өвчтэй бол хүүхдүүд нь тийм өвчтэй болно гэд хэдхэн жилийн өмнө ч гэсэн энэ хүнийг анх энийг нээгээд илрүүлээд Америкийн эмчнэрт энийг танилцуулж хахад эмчээр нь шоолоо инээж исэн. Тэр Америкт ч гэсэн яг ангаахын хичээлдээ бол энэ хүний нээж илрүүлсэн зүйл нь харааханда орж амжаагүй байгаа. Тэгээ тэрнээс болоод энэ хүн чинь өөрөө бүр ангаахт хичээлээ заах боломжгүй болоод шал худлаа юм заагаад хүмүүсийг айдастай юм заагаад байгаа болохоор бүр болсон байгаа. Тэгээ угаасаа ягаад Америкчууд мэдчихэд
ийм одоо батлагдаад шинжлэх ухаанаар батлагдаад хүлээн зөвшөөрсөн гаднаа цаанаа хүлээн зөвшөөрсөн хэрнээ яагаад ингэ яг энэ анагаахын одоо орж байгаа хичээлүүд дээр нь шинжилт хийхгүй яагаад ингэ хуучин одоо програмаа явуулаад байна гэх юм бол Америкийн анагаахын хичээлийн хуваарийг ямар хичээл орох ёстой юу яах ёстой гэж бүх хуваарийн цаанаас нь эмнэлгийн том компаниуд гаргаж ирдэг. Тэр одоо төлөвлөгөөг нь боловсруулдаг ямар хичээл орох вэ гэдгийг эмнэлгийн компани шийддэг. Эмийн сангууд зааварчлаар эмнэлэг биш, эмийн сангууд эм үйлдвэрлэдэг компани шийддэг. Яг тэр одоо эмийн үйлдвэрлэлүүдийн хувьд бол ерөөсөө их хүн өвдөн хэр их өвдөн хүн өвдөлт левел мөнгө олно. Яагаад гэвэл эмээ зармаар нь им их зарагдах тусам одоо бизнес нь хөгжинэ. Тэгээ би ч ингээл ганцаараа энийг яриад байгаа юм шиг л те. Энийг Брюс Лифтон маш олон жилийн турш ярьсан байгаа. Та нараас YouTube дээр ороод бичлэгийг үзээрэй гаш гайхалтай мэдээллүүдийг өгж байгаа. Маш их зүйл тэр хүний бичлэгээс суралцах боломжтой. Одоо тийм гайхамшигтай цаг үед орж бид нар YouTube-а одоо нэгээл бүхэл сайхан мэдээллийг аваад өөргөө хөгжүүлээд те энэ өмнө одоо хуучин одоо энэ баригдсан энэ бокс хайрцагнаас гарах одоо энэ маш их боломжуудыг биднэрт олгож штеп. Тэгэхээр энэ хүний бичлэгээс та нарыг бүгдээр үзээсэй гэж хүсэж байна. Тэгээд дээрэс нь тэ holistic approach гэж байна. Тэгэл дээрэс нь маш олон хүмүүсийн тэр хэлж ярьж байгаагаар бол holistic healing одоо үндэслэн нээж байгуулсан хүн маань одоо хэдэн жилийн өмнө 104 наснда өөд болсон. Тэр хүний бичлэг бас үнэнхээр гайхалтай бичлэг. Тэр хүн бас өөрөө эмч хүн байсан. Тэгээ маш олон жил эмчээр ажиллаж байгаад өөрөө бас олж илрүүлсэн л дээ. Хүн чинь ер нь өөрөө өөрийгөө л эмчилт юм байна гэдгийг олж илрүүлээ. Тэгээ holistic healing гэдэг тэр зүйлийг гаргаж ирсэн байгаа. Тэгэхээр энд болохоор ерөөсөө хүн одоо ямар агуу вэ гэдгийг л ерөөсөө харагдаж байгаа байхгүй. Тэгээ ерөөсөө ингээд хүний бодол чинь угаасаа энерги тэнгуүтэ бидний сэл одоо эсүүд чинь бас энерги тэгээ бодлоороо бодоод давтамжтайгаа бодоод ирэхээр бид нэр зөвхөн бодлоороо өөртөө эд эсүүдэд одоо нөлөөлөх тийм чадвартай байдаг. Тэгэхээр одоо өвдөж байгаа одоо жишээлбэл хүмүүс маань би одоо эдгэрж जैन, миний би сайжирж जैन, миний би эрүүл болж जैन гэд энийг ингээд өдөрт ингээд давтамжтайгаар хилээд байгаад тэр үнэхээр биеийн сайжраад буйны эрүүл болдог. Дээрс нь одоо хавдартай тийм хүн байгаа бол тий бясалгал хийж байгаа хавдраа ингээд хэмжээг нь багасгаад тийм түүхүүд одоо хэдэн мянган түүхүүд байна тий. Хэмжээг нь багасгаад тэгээд эмчит ингээд очиод үзүүлэхээр нэрэл хэмжээ нь багассан. Тэгэхээр энэ чинь бол ерөөсө гайхамшиг хүн болгоны дотор тэр өөрийгөө эмчлэх тэр чадвар нь байна гэдгийг ерөөсө харуулсан байж шүү дээ тий. Тэгэхээр өнөөдөөс эхлээд та бас өөрийнхөө эрүүл мэндийг өөрийнхөө гарт аваасай гэж хүсэж байна. Өнөөдөөс эхлээд өглөө босоод өөрийнхөө биеинд хэлээрээ эрүүл шүү би, эрч хүчтэй шүү гээд урам зориг өгөөд тэгээ дээрэс нь яг бас нөгөө нэг хүн чинь яг сэтгэлийн амтан болохоор бас энэ та нартаа бас урам зориг өгөхөд идэршгүй өвчин гэж байхгүй. Бүх зүйл идэгрэх боломжтой гэдэг зүйлийг хэлээ. Тэгээд маш олон одоо holistic healing-гээ хайгаар энергиэр одоо эмчилж байгаа тий одоо өчнөө олон жил өвдсөн хүмүүсийг ерөөсөө ганц гараараа ингэж яагаад эмчилж байгаа тийм хүмүүс одоо Америкт маш их байна. Тэр тийм төв нэг байгууллаа. Тэгээд дэлхийд дахианаа ингээ хүн эмчилж байгаа хүмүүс байна. Тэгээд хаалгаанд ороод эмчлэх боломжгүй гэсэн хүмүүсийг одоо эмчилж байгаа. Тэгэхээр ерөөсөө одоо энэ өвчнөөс ингээ айгаад ч юм өвчин тусчаад одоо яана. Одоо өвхөнэ. Одоо эмчлэгдэхгүй нэ гэж одоо айц давтахааргүй болцсон байна гэдгийг бас хэлхийг хүсээд энэ мэдээллийг одоо та нартаа хүргэж байгаа. Тэгэхээр одоо ямар ч одоо эмчлэгдэхгүй өвчин гэж байхгүй энэ дэлхий дээр. Тэгээд тэрийг одоо яг бид нэр одоо тэр яг өөрийгөө одоо тэр мэдээж хүн өөрийгөө эмчлэх бүрэн боломжтой, бүрэн чадвартай. Гэхдээ тэр одоо эн чинь бас чадвар штэ. Тэгэхээр ямар нэг инженер хүн ч юм уу, те ямар нэгэн зүйл одоо хөгжимчин хүн ч юм уу, нэг хөгжимчин болохын тулд олон жил хичээлж мастер болсныга дараа хэрэгжүүлж гардаг шиг мэдээж бид нар өөрийгөө эмчлэхдээ нэг өдөр энэ бичлэгээ сонсоод за
боломжтой. Итгэл байх юм бол бүх зүйл боломжтой. Гэхдээ нэг зүйл нь биднийг итгэхгүй байгаад байгаа л биднийг хоош нь татдаг. Тэгээд энэгээр ингээд хичээлээд өөрөө өөрийгөө эмчлэх хэд одоо мэдээж зарим хүний хувьд бол цаг хугацаа орно. Гэтэл одоо цаанаас Америкт одоо Европд орч гисэн та нар хүсэх юм бол интернетээр ороод үзэх юм бол яг тэр зөв хүнээ сонгоод олж чадах юм бол та нараас хүсвэл коммент хэсэг дээр бичиж олно. Би бас тэр үзчихсэн тэр бичлэг тэр эмчилгээг одоо хүнийг эмчилдэг тэр хүнийхээ мэдээллийг бас та нарт руу комментаар явуулж болно. Хэрвээ та нар асуух юм бол тэгэхээр ямар нэгэн одоо ямар ч өвчиг эмчлэх боломжтой. Тэгэхээр өөртөө бид нэр яг өөртөө эмчлэхэд цаг хугацаа мэдээж шаардлагатай байгаа бол гадны Америк юм эсвэл Европ төр эмчилгээ төр энергиэр эмчилдэг хүмүүс одоо энерги медицин эрхлэл ингээ гарч чадсан шүү дээ. Энэ одоо дэлхийн ертөнцийн гайхалтай болсон. Тэгээ тийм гайхалтай бас боломж одоо биднэрт ирсэн байна. Тэгэд энийг бас та нартайгаа хуваалцах гэсэн. За баярлалаа.